Дэлхийн хэвлэлийн шатах тослох материалыг газрын тоснос ялгаа авч байна. Харин байнгын хэвлэлээ болсон шатхууныг замнараас гаргаа авч байгаамаа. Нууц нь тогтоогдсон шатдаг замнар бол шууд утгаараа газрын тосны их үүсвэр юм. Геологчид 1980-ад оны дундуур Монголоос 20 тэрбум тонн шатдаг замнарын нүүддэг гэсэн судалгаа хийсэн байдгийн. Тэгвэл Монголоос шатдаг замнарыг ашиглахаар судалгааны ажил эхлүүлсэн. Судалгааны ажил хийж байгаа Jane Oil компани энэ оны гэрээдчилд 1.1 сая долларын хөрөнгө оруулалт бүхий судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэхэд төлөвлөжээ. Харин өнгөрсөн хугацаанд Төв Булган Дундгов аймгийн 16 сумдын нутаг дэвсгэрт шатдаг замнарын судалгаа хийгээд байна. Замар дээр нэлээд үр дүнтэй ажиллаж байгаа нь Jane Oil компани байгаа. За нэлээд олон ажил хийсэн. За нийтдээ нэг сая орчим долларын хөрөнгө оруулалтыг хайгуул зарцуулсан байна. Энэ онд бол хэд хэдэн төвшил бол эхлэхэд ингэж ажиллаж байна. Монгол замнараас гарах тосны хэмжээг замнарын нөөцөөр томс тооцогдох Израильтай харьцуулбал 2 дахин их болох нь тогтогджээ. Шатдаг замнарын судалгаа хийж байгаа Jane Oil компанийн хувьд судалгаа үнэлгээний ажлаа хийж дуусгаад хэдэн жил туршилт явуулсны дараа үйлдвэрээ барих ажил шилжихээ төлөвлөсөн байна. Хэрвээ Монголоос шатдаг замнарын үйлдвэр байгуулвал өдөр 50 мянган баррел замнарын тос үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулж, ийм хэмжээний замнарын тос үйлдвэрлэхэд 1 км-ийг 10% нэгтээ тэнцэх газарт олборлолт явуулах нийтдээ 6700 тонн сайн чанарын бензин онгоцны түлш үйлдвэрлэх боломжтой байна.